guys, өглөөний мэнд би өөртөө жоохон өглөөний хоол хийжлээ. Тэгээд өнөөдөр юм хийнэ. Гадаа нэг иймэрхүүлээ. Өнөөдөр жоохон бүрхэг өдөр байна. За би одоо гарахаасаа өмнө өнөөдөр би зураг авалттай. Тэгээд өчигдөр хумсаа хийж хумсаа будааг байгаа. Тэгээд энэ горыг үзэнгээ хумсаа будаад. Энэ амар гоо зэмэг. За би юучсан бэлэн болоод нөгөө нэг зураг автлгаа явж байна. Надад бас амар гоё нөө. Манай гэртээ амар ойрхон болохоор би алхаа явж байна. Өнөөдөр нэг жоохон зураг авалтанд зориулаад тэр жоохон таад нөрөө бодлоо. Чи нөө. Хаха, энэ нөгөө нэг Нью-Йоркийн алдартай бохчлоо. Гэнэ тийм юм байдаг шүү дээ. Тэр шүү дээ. Өнөөдөр мейкап нэг юм хөө зүгээр ингийн бодог. Тийм нүдэ жоохон арай амар. Хатсан юм. Өнөөдөр юу юмсан бэ гэхээр зүгээр юм crop top тэгээд leather Go into charcoal. Then which some гоё зурагтай алхах. Тэр зургуудаа өөрийнхөө профайл дээр тавина. Та нар бүгдээрээ миний Instagram дээр ganzaya.gm гэд дагаарай. Тэгээд би бүх зураг, төслүүд, story-нууд хийгээд авдаг шүү. Гэхдээ одоо story-нуудаа болоод ингээд vlog-той танартайгаа уулзчихъя. За би нөгөө студид нэрсэн байна. Амар гоё студидтэй газар юм. Highs Novelty, New York. Hey, this is my photographer guy. Meet Brian. Yeah, бид хоёр энд шүрингээ хийх юм байна. It looks so cool. I'm gonna link his Instagram below. Check him out. Би саяныхаа юг дуусчлаа. Шүрингээ дуусчлаа. Надад ийм үр зураг өгсөн. Шууд хэлээд өгсөн. Таны айгуу гоё зураг гаргахаа. Таны залуу айгуу амар өвөрмөц зураг надад авдагаарай амар. Надад айгуу таалагдаад тэгээд би авахсан. За би гэртээ сая ороод ирлээ. Нөгөө гараа юучсан юм гөр бодчихлаа. Энэ болохоор бүр амар юм sparkleтай дотроо. Гоё өнгөц. Нөгөө гар нь болохоор ийм байгаа. Энэ болохоор зүгээр юм алтлаг төвтэй rose gold маягийн гитуулаа. Тэгээд би одоо энэ гарныхаа зургийг та нарт яаж авах талаар харуулъя. Миний нөшин шал байна. Би маргааш шалаа дуусгах гэсэн байгаа. Тэгээд миний ор ишсэн. Шалаа дуусгачих маргааш ороо гоё барьнаа.
Хумс хийх талаар би бас бичлэг оруулна. Тэгээд өнөөдөртөө арай чимэглэхийг хүссэнгүү зүгээр ингээд өөр нь байлгах гэдэг одоо илүү гоё харагдаад харин тэгээ болчлоо. Дараа нь бүр гоё юм шиг тэр чимэглэл хийгээ тэгээд зураг тиймэрхүү nail art видеонуудаас оруулнаа. Тэгээд тэрийг бас сонирхож байвал доор коммент хэсэгт үлдээгээрэй. Болчоод одоо breakfast date гэж байж байна. Өнөөдөр хагас өдөр, амралтын өдөр. Тэгээд хамтдаа явцгаая. За би өнөөдөр амралтын өдөр болохоор гэрийн даалгавруудаа хийгээд хит эссенүүд бичээд айгуу удаан суулаа. Тэгээд сая өдрийн хоолой хийж идээд дахиад нэг хитэ сууж аваад бараг 6 болж байна оройны. Тэгээд одоо юу их вэ гэхээр өнөөдөр өмнөх влог дээрээ хийсэн видеоныхаа үргэлжлэл буюу бүх шалныхаа процессыг дуусгаад дээрэс нь ороо өгсрэн миний ор ирсэн байгаа. Тэгээд өнөөдөртөө нэг тиймэрхүү плантай байна. Энэ бодолтой бол ер нь миний өдөр тутмын бодолт гэд нэг жижигхэн бороор ингэж хүрээлээл тэгэл хайлайнер зураал. Би ер нь л уруулаа бодохгүй явна гэж баг байдгүй. Юусе бодоггүйсэн ч гэсэн ямар нэгэн байдлаар чигшүүлэх ч юм уу гласс түрхэд гардаг. Яг нөгөө хараасаа нэмээд 2 хайрцаг авчлаа. Би сая нөгөө нэг шалныхаа юмыг авангаа ийм LED гэрэлнүүд аваад тэгээд өмнө нь болохоор миний гэрэл юм шар байсан. Тэгээд надад энэ шар нь юус таалагдахгүй болохоор ийм цагаан өнгөт олгоцсон. Өмнө нь ийм шар ээж шар ахаар ийм сонио юм Toyota гадаагаад надад тэр нэг таалагдахгүй. Тэгээд угаалгын өрөөнд амар гоё гэрэлтэй байлаа гэж бодоод daylight гэдэг юм LED гэрэл аваад тавьчихин. Heart goes bad, ura, ay, di-di-da-da. За тэгээд oh my god. Ийм гоё цагаан болж байна. Ерс камер дээр цагаар харагдахгүй өрөө амир цагаар юм л да. Надад цагаар жоод юм шар байсан баггүй юу гэнэ. Тэнд камер сүртэй харагддаг юм байна уу? Надад л гоё. Эднэрийг ингээд задлцсан байна. Энд хийгээд хэлэх гэж байна. Let's go. За 3 цагийн дараа ингээд албан ёсоор дуусч байна. Би одоо ороо өгсрөх чинь. Гоё ирэх. Энэ хогсон байна. Бичүүлсэн хэл упа. За энэ миний одоо ор байна. Би өнгөрөл рүү оруулах гэж амар хүнд юм аа. Жохон өр нь оруулахаас. За тийм огсролоо. Oh my god. Энэ нэг хэцүү биш юм шиг байна уу? Энэ 7 instruction-ыг ашиглаад бид нарыг ашиглаад хийчих юм байна.
гоё ортой болчлоо. Тэгэд би яагаад юм minimal ор авсан бэ гэхээр би энэ хавтаа бас тэнд тойл авч тавьж байгаа. Нөө зураг авдаг тойл авч тавьж байгаа. Тэгээд яг энэ хавцаа энэ бүр амар хог болчиход хайчна. Би энэ хавцаа миний ширээ ирж байгаа. Маргааш ирнэ. Яа тэгэл жижигэн тохичлтууд нэмэл явна да. Тэнд явж гисэн нэг гэрэл авч тавина. Энд болохоор нөгөө толио авч тавиад толио хүрээлүүлээд нэг гэрэл хийчихнэ. Yay! Юуч өнөөдөр бодож сонсон юмнуудаа хийчлээ. Гоё наа. Одоо би энэ шар гэрлийг цагаан нар сулчмаар гэдэг. Яах вэ? Юу ч гэсэн энийг болгочлоо. Яс том өрөөндөө диван авсан байгаа. Тэгээ прожектор нөгөө нэг энэ дээрээсээ ингээ өлгөөд тэгээд ер нь бол том өрөөндөө hangout хийгээд кино үзэх тийм хэсэг болгож төгчөж гэж байгаа. Тэгээд тэрийг болохоор дараа 7 хоногс хийж бодож байгаа. Энэ видео гарахаас өмнө subscribe дараад, like дараад тэгээд бусад өөрийнхөө платформуд дээр share хийж өгөх юм бол би та нартай маш их баярлалаа. Тэгээд өрөөш надтай хамт байдаг та бүхэнд маш их баярлалаа.